Орхон аймгийн статистикийн хэлтсээс нийгмийн эдийн засгийн хөгжлийн 2022 оны 1-р сарын дүнг танилцууллаа. Аймгийн хэмжээнд өнгөрсөн онд шинээр 28 ажлын байр бий болж байсан бол энэ онд 16 ажлын байр шинээр бий болсон байна. Бүтцээр навж үзвэл худалдаа үйлчлэгээний салбар дийлэн хувийг эзлээд байна. Хөдөлмөр халамж үйлчлэгээний газарт 2021 оны жилийн эцэст 1618 бүртгэлтэй ажилгүй иргэд байсан бол одоогийн байдлаар 1923 болж нэмэгджээ. За 2002 оны 1-р сарын байдлаар Орхон аймгийн нийгэм эдийн засгийн ерөнхий төлөвийг танилцуулъя. За зүйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт болон борлуулалт 15.5-аас 19% өссөн. Эрүүл мэнд нийгмийн даатгалын сангийн орлого 57.2% нэмэгдсэн байна. Худалдаа нийтийн хоолны бараа гүйлгээ 42.7%-аар нийтийн аж ахуйн үйлчилгээний орлого 16.8% нэмэгдсэн байна. За гэмт хэргийн илрүүлэлт 0.7 пунктээр нэмэгдсэн. Барилга угсралт их засварын ажил 54.2, тээврийн салбарын орлого 26.1%-аар өссөн байна. За төсвийн орлого 78.6% бууралттай, нийт бий болсон ажлын байр 38.6, шинээр бий болсон ажлын байр 42.9%-аар бол буурсан байна. За эрүүл мэндийн үзлэг бол нийт үзлэг 5.5, урьдчилан сэргийлэх үзлэг 4%-аар буурсан байна. За халдварт өвчнөөр өвчлөгсөд 227.2 продецимилээр нэмэгдсэн, нас баралт 0.1 промиллээр өссөн, бүртгэгдсэн гэмт хэрэг 96.6%-аар нэмэгдсэн, гэмт хэрэгт холбогдогч 42.5%-аар нэмэгдсэн, ахуй үйлчилгээний орлого 6.9%-аар буурсан байна. За ажлын байрны хувьд тайланд сард 27 ажлын байр бий болсны 59.3% буюу 16 шинэ ажлын байр байна. За нийт бий болсон ажлын байрыг бүтцээр нь задлаад үзэх юм бол худалдааны салбар 44.5%, боловсрол болон боловсруулах үйлдвэрлэлийн салбар тус бүр 7.4%, үйлчлэгээний бусад үйл ажиллагаа 29.6%, бусад салбарт 11.1% ажлын байр бий болсон байна. За бүртгэлтэй ажилгүй иргэд хөдөлмөр халамж үйлчлэгээний газарт 1923 хүн бүртгэлтэй байгаагийн 55.3% нь эмэгтэйчүүд, бүртгэлтэй ажилгүйчүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 18.9%-аар буюу 305 хүнээр нэмэгдсэн байна. За ажил хайж бүртгүүлсэн 229 хүний 15.3% нь сургууль төгссөн, 6.1% нь өөр газраас шилжин ирсэн, 4.8% нь орон тооны цомогтголд орсон, 2.6% нь байгууллага татан буугдсан, 71.2% нь бусад шалтгаанаар ажил хайж бүртгүүлсэн байна. Орхон аймгийн нийгмийн эдийн засгийн хөгжлийн ерөнхий төлөвөөр аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлт 19%, барилга угсралт их засварын ажил 54.2%, эрүүл мэнд нийгмийн даатгалын сангийн орлого 57.2%-аар тус тус нэмэгдсэн бол төсвийн орлого 78.6%-аар, нийт бий болсон ажлын байр 38.6%-аар буурч бүртгэгдсэн гэмт хэрэг 96.6%-аар нэмэгджээ.